Тэгэхээр одоо хамтдаа таныг амар амгаланд хөтлөх, таныг гүн нойронд автуулах хамгийн сайхан, дулаахан, мөн галгалсан цэцэглэр хүрээлүүлсэн сэтгэл зэрэгэм сайхан үнэртэй цэцэрлэгт хүрээлэнд очие. Энэ цэцэрлэгт хүрээлэнд ороход голд нь нэгэн сайхан сандал байгаа. Энэ сандал бол таныг гүн амар амгалан нойронд автуулах, алжаалаа тайлан амарч тухлахад туслах тухтай сайхан сандал байгаа. Тэгэхээр та одоо энэ цэцэрлэгт хүрээлэнгийн гадаа зогсож байна. Холоос харахад ямар сайхан өн галгалсан цэцэгсээр хүрээлүүлсэн сайхан үнэртэй таны очих дуртай хамгийн сайхан газруудын нэг байна шүү дээ. Нэг урагшаа нэг алхахад та улам илүү энэ цэцэрлэгт хүрээлэн лөө ойртон одоо орохоор алхаж байна. Хоёр та энэ цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгыг нээгээд яваад ор. 3 урагшаа дахиад алхахад шуудын жиргээг та сонсож байна. Ямар сайхан уянгалаг дуу хоолой вэ? Таны дуртай өнгөөр шууд дуртай дуугаар шууд жиргээд тайван сайхан мэдрэмжийг танд өгч байна. Гүн гүнзгий амар амгалан мэдэр биеэс болол дахиад цааш алхахад 3 дахь алхмыг хийхэд цэцэгсийн сайхан үнэрийг үнэрлэж байна. Хамар цоргон минь сайхан үнэр танд амар амгалан тайвширлыг бэлгэлж байна. 4 дахь алхмыг хийхэд таны өмнө би хамгийн сайхан цэцгийг бариад хамраа ойртуулан дуртай аяа үнэрлэж байна. Энэ үнэрийг мэдрэх тусам та улам илүү гүн амар амгалан тайвширлыг мэдэрч байна. Гүн гүнзгий амар тайвныг мэдэр биеэс болол 5 дахин цааш алхахад та модод эргэн тойрон хүрээлэн бүх зүйлийг хараад сэтгэл тэнүүн дүүрэн байна. Одоо дээшээ хараад цэлмэг тэнгэрийг хар. Би дээр тусч байгаа нарны туяаг мэдэр танд дулаахан сайхан мэдрэмж төрүүлж байна. Алтан нар таныг дулаахнаар тогтуунаар ээгээд гүн амар амгалан тайвширлыг чөлөөлөлтийг танд мэдрүүлж байна. 6 сандал руу дөхөөд улам илүү ойртох тусам та горхины урсгах чимээг сонсож байна. Энэ чимээ танд гүн амар амгалан тайвширлыг бэлгэлж байна. 7 сандал руу ойртох тусам та гүн гүнзгий амар тайвныг мэдэрч байна. Маш сайн байна. 7 улам илүү ойрцоор та аль хэдийн сандалны хажууд ирсэн байна. Нарны туяа таны дээрээс зөөл нүрэн нарны элчийг мэдрээд тайван сайхан байна. Горхины урсгах чимээг сонсоод чихтэн амар амгалан мэдэрч байна. Энэ сайхан үнэрийг үнэрлээд цааш алхлаа. 8 сандалны хажууд та зогсож байна. 9 суугаад, тухлан суугаад нуруугаа амраа. Тухлан суугаад амар амгалан мэдэр инхүү суухад таны нуруун дээр байсан бүхий л ачааллууд хөнгөрөөд бүгд аггүй болсон байна. Та хөнгөн сайхан мэдрэмжийг авч байна. Хөнгөн сайхан мэдрэмжийг мэдрээд тэнгэр өөд харахад цэнхэр
тогтун өнгийг мэдрээд, нарны элчийг мэдрээд, гүн амар амгалан тайвширлыг мэдрээд сууж байна. 9. Сандал дээр та аажмаар налан суугаад магадгүй хэвтлээ. Ийхүү сандал дээр хэвтэх үед та гүн амар амгалан тайвширлыг хүнжил мэд өөрийн дээр хүлээн аваад амар амгалан байдалд хучуулан гүн сайхан нойрон давтаж байна. 10. Та тайвширлыг өөрийн бие дээр гүн гүнзгий мэдэрч байна. Одоо юунд ч санаа зовох хэрэггүй. Бүх зүйл сайхан болно гэдгийг та л хэдийн мэдэж байгаа шүү дээ. Энэ бол таны унтах цаг, амар амгалан тайвширлыг мэдрэх, эрхчлөөг мэдрэх хамгийн сайхан цаг. Энэ цэцэрлэгт хүрээлэн таныг амар амгалан байлгахын тулд бүхий л талаар хамгаалан тантай хамт байна. Унтаж байх үед таныг бүү вэлэн тайван сайхан мэдрэмжийг танд өгч байна. Гүн гүнзгий амар амгалан мэдэр бие солол. Гүн амар амгалан тайван сайхан нойрон давт. Өөрийгөө ойлгон таньж мэднэ гэдэг бол хамгийн агуу мэдлэг. Тэрц мадаал тухамсраасаа хэрэгтэй мэдээллийг гаргаж ирэн өөрийгөө ойлгоно гэдэг бол дээдийн дээд мэдлэг. Энэ агуу мэдлэг танд ирсэн болохоор та хэдийн чөлөөлөгдсөн. Юу ч таныг зогсоож чадахгүйгээр бүрэн дүүрэн итгэлтэй, хайр дүүрэн амар амгалан нэгэн болсон. Амар амгалан байдал тантай одоо өргөөлж хамт байна. Үүнийг та бие дээр дүүрэн мэдэрч байна. Амар тайвныг мэдрэхийн тулд заавал ямар нэгэн юм хийх албагүй шүү дээ. Нүдэ нээгээд 5 мэдрэхүйтэйгээ холбогдоод сайхан үнэрлээд, сайхан дуу сонсоод бие дээр ирж байгаа мэдрэмжээ мэдрээд анзаарахтал болно. Ийхүү та 5 мэдрэхүйтэйгээ холбогдох бүр гүн амар амгалан тайвширлыг хүлээн авдаг. Гүн амар амгалан тайвшрал таны тархины тань мэрэгэн ухааны төвийг улам илүү идэвхжүүлдэг. Мэрэгэн ухааны чинь төв таны тархины баруун талд оршдог. Одоо та тархиныхаа баруун талыг хар. Баруун талд тань эерэг сэтгэл хөдлөлийн төв байдаг. Энэ төвийг хар. Энэ төв бол мэрэгэн ухааны ундраг. Энэ төвд яг л аалзны тор шиг холбочсон мэдрэлийн судлууд байгааг анзаар. Энэ судлууд тадаас тад хүчтэйгээр яг л хүний биеийн булчин шиг чангарсан байна. Амар амгалан олж авах тусам энэ эерэг сэтгэл хөдлөлийн тань булчин улам илүү хүчтэй чангардаг. Энэ чангарсан булчинг дагаад таны автомат бодлууд, автомат үйлдэлүүд амар амгалан сэтгэл хөдлөлийг танд өгөх тайвширлын бодлууд, тайван сайхан мэдрэмжүүд байдаг. Амар тайван байгаа үед таны мэрэгэн ухааны төв ийхүү хүчтэй хөгждөг, улам их хүчийг авдаг. Өнөөдрөөс эхлэн энэ мөчөөс эхлэн таны тархины тань, мэрэгэн ухааны төв, амар тайвны төв, сэтгэл хөдлөлийн төв их хүчийг аван улам илүү хөгжиж байна. Энэ мэрэгэн ухааны том хөгжих тусам та амьдралын асуудлуудад оновчтой шийдвэр гаргаж байна. Тайван сайхан үедээ мэрэгэн ухааны төвөө идэвхжүүлж байдаг учраас өнөөдрөөс эхлэн тантай амар амгалан үргэлж хамт байна. Энэ амар амгалан байдлыг дагаад таны мэрэгэн ухааны төв улам илүү хөгжиж байна.
Та хэдийн мэрэгэн ухаантай, амар тайван, өөдрөг, итгэл найдвар дүүрэн нэгэн болсон байна. Хамгийн чухал нь та үн цэнтэй сайн сайхан амьдрах хувьтай нэгэн гэдгээ мэддэг болсон. Иймд та оновчтой шийдвэр гаргадаг. Таны шийдэл болгон оновчтой зөв байдаг. Учир нь та мэрэгэн ухааны төвөөрөө идэвхжүүлэн энэ шийдвэрүүдийг гаргасан шүү дээ. Мэрэгэн ухаантай нэгэн гэдгээ, хайр татам нэгэн гэдгээ, үн цэнтэй нэгэн гэдгээ улам илүү хүлээн зөвшөөр. Энэ итгэл үнэмшлийг далд ухамсартаа суулгах бүр таны ертөнц улам илүү өөрчлөгдөн шинжлэгдэж байна. Та албаг хангалуун, ат жаргалтай, хайр дүрэн, амар амгалан амьдарч байна. Энэ таны өмнө тулгарсан амьдралын тань асуудлууд аль хэлийн шийдэгдсэн байна. Үнэн дээр танд айд зовох зүйл огт байхгүй. Ямар сорилт ирсэн түүнийг та амжилттай даван туулах бүрэн чадамжтай. Учир нь та өөрийгөө тайван байлгаж, тархиныхаа мэрэгэн ухааны төвийг хэрхэн идэвхжүүлэхээ мэддэг болсон шүү дээ. Та дараах үгсийг өөртөө хэлээд улам илүү энэ итгэл үнэмшлээ хурцаал. Өөрийн мэрэгэн ухааны эрх сэтгэл хөдлөлийн төвийг улам илүү идэвхжүүл. Үнэхээр ингэх тусам гүн амар амгалан таавшрал танд ирж байна. Та өөрийн байглаас заяасан жинхэнэ хүчийг авьяас чадварыг улам илүү нээж байна. Таны амьдрал утга учиртай, итгэл найдвар, хайр, өөдрөг тэнүүн байдлаар дүүрэн болсон байна. Та л хэдийн сайн сайхан амьдрах хувьтай нэгэн гэдгээ мэддэг. Үнэхээр азтай сайхан амьдрах хувьтай нэгэн гэдгээ мэддэг хүмүүс азтай сайхан л амьдардаг. Дараах үгсийг хэлээд та өөрийнхөө далд ухамсар дах итгэл үнэмшлийг шинжил, үн цэнтэй нэгэн гэдгээ өөртөө хүлээн зөвшөөр. Өглөө босоод хайр дүрэн амар амгалан амьдрах би хувьтай нэгэн. Би мэрэгэн ухаантай. Хамгийн чухал нь би хайр татам үн цэнтэй нэгэн. Хайр, амар амгалан байдал, аз жаргал надтай үргэлж хамт байна. Би зоригтой, шийдэмгий, итгэл төгс нэгэн. Надтай адилхан нэгэн, өнгөрсөнд ч одоод ч ирээдүйд ч байхгүй. Би бол цорын ганц, дахин давтагдшгүй өвөрмөц үн цэнтэй нэгэн. Амар амгалан байдал надтай үргэлж хамт байна. Эдгээр үгсийг та хорон бүр өөртөө хэлэх тусам далд ухамсар дах итгэл үнэмшилтэн шинжлэгдэн өөрчлөгдөн дотоод ертөнцийн их хүчийг олж аваад гадаад ертөнцид тань тусгалаа олж байна. Үнэхээр та элбэг хангалуун, аз жаргалтай, мэрэгэн ухаантай, утга учиртай, итгэл найдвар дүүрэн амьдарч байна. Таны амьдралыг харахтаа олон хүмүүс танаас зөвлөгөө авч танаас итгэл найдварыг олж авахыг хүсдэг болсон байна. Та үнэхээр үн цэнтэй амьдрах хувьтай нэгэн. Тайван сайхан мэдрэмжийг мэдрээд, үн цэнтэй нэгэн гэдгээ мэдрээд тайван соно. Та өөрийгөө бүрэн дүүрэн байгаагаар нь хайрладаг болсон. Өөрийгөө хайрлна гэдг нь хэн нэгэнд таалагдана. Хэн нэгний үгээр заавал байна гэсэн үг биш шүү дээ. Та өөрийгөө хайрладаг учраас өөртөө илдэг зөөлөн ханддаг. Дахин давтагдшгүй хүн гэдгээ ойлгож хүлээн зөвшөөрдөг. Үнэхээр өөртөө илдэг зөөлөн ханддаг хүмүүс амжилт аз жаргал өөд амар тайвнаар тэмүүлдэг. Юу ч тэдний санааг зовоодаггүй. Хаа явсан газраа
амар тайван байдлыг түгээдэг. Учир нь тэдний өөрийн тухай бодол, итгэл, үнэмшлэл бүхнээс илүү чухал гэдгийг мэддэг. Буруутгал, зэмлэл, атаархлын өвөөс энэ хүмүүст огт нөлөөлдөггүй. Үнэхээр өөрийгөө байгаар нь хайрлаж, халамжлан амжилт өөд тэмүүлэхийн тулд аз жаргал, амар амгалан байдлыг өөртөө бүрэн дүүрэн хүлээн авахын тулд бусдаас зөвшөөрөл авч бүх хүмүүс таалагдаж хүлээн зөвшөөрүүлэх шаардлагагүй шүү дээ. Та бол хинээс зөвшөөрөл хүлээх, хиний зүгэнд үл унагч, өөрийгөө бүрэн дүүрэн хайрлагч, үн цэнэ мэддэг, өөрийгөө хайрладаг, үн цэнтэй нэгэн, эдгээр хүмүүсийн л нэг. Үнэхээр тань шиг нэгэн өнгөрсөнд ч одоод ч ирээдүйд ч байхгүй. Та бол цорын ганц, дахин давтагдчихгүй өвөрмөц үн цэнтэй нэгэн. Энэ итгэл үнэмшлийг олж авах тусам та байглаас заяасан тэр чадамж, байглаас заяасан ур чадвар авьяасыг улам бүр нээн илрүүлж байна. Танд суралцах, альва зүйлийг шийдэх амархан болсон, анхаарлаа төвлөрүүлэгч амархан болсон. Та л хэдийн амар тайвныг сэтгэлдээ бүрэн дүүрэн хүлээн авсан шүү дээ. Үнэхээр альва сорилтыг даван туулах гайхалтай чадамжтай, сорилтыг амжилттай, амар амгалан даван туулах тусам таны мэрэгэн ухааны төв их хүчийг авч байна. Булчин шүрмсэн яг л зангирсан хүн шиг үнэхээр таны мэрэгэн ухааны дээр бодлын замналууд тодоостоод хүчтэй зангирсан байна. Таны автомат бодлууд л таны хичээхгүйгээр хийдэг үйлдэлүүд мэрэгэн ухааны хайрын үйлдэлүүд болсон байна. Энд та юунаас ч айдаггүй. Сайн сайхан ирээдүй таныг хүлээж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байдаг. Энэ итгэл үнэмшлийг тань дагаад хүмүүс тань соронзон мэт татагдж байна. Таныг та өөрийгөө хайрладаг, үн цэнэ мэддэг, хүндэлдэг учраас үн цэнэ мэддэг, хайрладаг амар амгалан хүмүүс тань татагддаг болсон байна. Таныг хоош татдаг, таныг зэмлдэг, буруутгадаг хүмүүс таны амьдралаас нэг мэтгэд аль хэдийн холдсон. Та аз жаргалтай, хайр дөрөн хүмүүсээр хүрээлүүлсэн, сэтгэлдээ гүн амар амгалан мэдэрдэг, туйлын амар амгалан үн цэнтэй нэгэн, үнэхээр хайр дөрөн хүмүүс таныг хүрээлж байгаа учраас улам их аз жаргал, баяр хөөргийг та мэдэрч байна. Таны ертөнц улам их утга учиртай, аз жаргалтай, амар тайван болсон байна. Та өөрийн зүүн савингоо хүсэл зорилгоо сонсож бас дагаж чаддаг, иймдээж оновчтой шийдвэр гаргадаг. Үнэн дээр та алдаа гаргахаас айдаггүй. Учир нь алдаа бүр сургамж байдаг гэдгийг мэддэг. Сургамж авах тусам та мэрэгэн ухаанаа хөгжүүлж байдаг. Байглаас аяагцсан дээр ур чадвар, чадамжаа улам бүр нээж байдаг. Иймд та бараг алдаа гаргахыг хүсдэг, юунаас ч айдаггүй, зоригтой байдаг. Та зүрх сэтгэлээ чагнаж, сэтгэл хөдлөлөө анзаарч ойлгодог, сонсдог. Сэтгэл хөдлөл мэдрэмж бол урсгал устай л адил шүү дээ. Сэтгэл хөдлөл мэдрэмжээ анзаарч хэрэгтэй мэдээллийг аваад та урсгал ус мэд биеэс чөлөөлдөг. Яг л машины хянах самбар шиг танд биетэн тухай, амьдралын тухай, сэтгэл оюунтчин тухай чухал мэдээллийг сэтгэл хөдлөлүүд өгч байдаг. Та энэ мэдээллийг нээлттэй хүлээж аваад бие дээрээ мэдрэх тусам өнгөрснөөсөө өөрийгөө чөлөөлөн гайхалтай эрхчлөө амар тайван байдлыг хүлээн авдаг. Үнэхээр таны бие өнгөрснөөс чөлөөлөгдөж байна. Ийхүү чөлөөлөгдөх бүр биетэн амар тайвныг мэдрэх бүр оюун ухаантай намжаад оюун бодолтой амар тайвныг мэдрээд зүрх сэтгэл чинь нээлттэй байна. Зүрх сэтгэл бол хайр дүүрэн байгаа цагт энэ дэлхийн сайн сайхан болгон тань руу урсан чиглэж байдаг. Та зүрхэндээ
өөрийгөө нөхцөл болцолгүй хайрлаж, өөрийгөө үн цэнтэй амар тайван амьдрах хувтай нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Үүнийг дагаад үнэхээр азтай сайхан тохиолдлууд тань тохиож байна. Хайр дүүрэн байна. Очих ёстой хүнтэйгээ очиод аз жаргалтай байна. Хийхийг хүссэн ажил тань сэтгэлчлэн бүтэж байна. Өнөөдрөөс эхлэн таны үйлс тань сансан болгон тань сэтгэлчлэн бүтэж аз жаргалтай өөдрөг тэнүүн утга учиртай амьдралыг та амсаж байна. Та оюун бодлоо удирдах бүрэн чадамжтай. Оюун бодолдоо үнэндээ бодсон бодол болгон үнэн байдаггүйг та мэддэг. Бодлоо анзаарч ажиглаад л хуурамч бодлоо үнэн бодлоо хэмээн өөрөөсөө асууж таныг мохоо хоош татах амар амгалан байдлыг тань алдагдуулах бодлыг худал бодол надад ямар ч хэрэггүй, ашиггүй бодол гэж хэлээл. Оюун бодол би сэтгэлээ таагүй бодлоос, таагүй мэдрэмжээс тэр даруй чөлөөлдөг. Ийхүү оюун бодолдоо заавар өгч би сэтгэлээ чөлөөлөх бүр гайхалтай тайвшрал, амар амгалан байдал, талархал, баяр хөөргийг та хүлээн авч байна. Өөрийн энэ агуу хүчийг оюун бодлоо бие сэтгэлээ захирах агуу хүчийг өдөр бүр ашигла. Учир нь та байгаагаараа хангалттай сайн нэгэн, хайр татам нэгэн, амар амгалан үн цэнтэй нэгэн шүү дээ. Өөртөө сайхан үгсийг хэлээж үн цэнтэй нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрөх тусам амьдрал таныг улам илүү тэтгэн ивэж байна. Унтаж байх хооронд танд өдрийн туршид таны төлөө бүхий сайхан зүйлсийг хийхийн төлөө шаргуу ажиллаж байна. Та одоо хэд шаргуу ажиллаж шахах хэрэггүй. Учир нь орчлон ертөнц таны төлөө ажиллаж байна шүү дээ. Таны зүрх сэтгэл нээлттэй учраас энэ бүхнийг дуртаяа. Энэ дэлхийн ертөнцөөс ирэх сайн сайхан болгоныг та дуртаяа хүлээн авч байна. Үнэхээр алгаад осоо зүрхээ нээгээд сайн сайхан болгоныг та нээлттэй хүлээн авч байна. Өөрийгөө инхүү хүлээн зөвшөөрөд үн цэнтэй нэгэн гэдгээ амар амгалан амьдрах хувтай нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрөх тусам таны бусадтай харилцаанд тайвшрал, амар амгалан байдал, хүлээн зөвшөөрөл, хайр дүүрэн ирсэн байна. Аль хэдийн та хүмүүстэй сайхан харилцдаг, хүмүүс таныг хүндэтгэж дээдэлдэг болсон. Үнэхээр дүүрэн сайхан энэ мэдрэмжийг, амар амгалан байдлыг дүүрэн хүлээж аваад бие дээрээ энэ тайван мэдрэмжийг мэдрээд аажмар нүдэнэ нүү. Хэрвээ энэ бичлэгийг унтахын өмнө сонсож байгаа бол гүн сайхан нарийн давтаад амар тайвныг мэдрээд сэрэг цагтаа сэрүүлэггүй сэрээрээ. Энэ бичлэгийг сонсоогүй үед танд миний дуу хоолой тантай хамт байж үн цэнтэй амьдрах хувтай нэгэн юунд ч твдэх шаардлагагүй сайн сайхан болгон тань руу урсан ирж байна хэмээн танд хүчийг өгдөг. Таныг одоо юу ч зогсоож чадахгүйгээр та агуу хүчтэй нэгэн болсон. Учир нь та байглаас заяасан тэр их хүч, авьяас чадварыг, байглаас заяагцсан тэр мэрэгэн ухаанаа энэ бичлэгийг сонсох тусам хөгжүүлж байна шүү дээ.